За сайн байна уу өрхөн өдөд үзэгчдээ. Манай нийгмийн гэрэл холбооноос эрхлэн явуулдаг ойлголцсон бол үйлдэл зөв нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Манай нэвтрүүлэгт мөн одоо өмнө манай нэвтрүүлгээр орсон даваа үер зөвлөх үргэлжлүүлэн ярилцах гэж байна. За би нэг юм бас боддог хүн. Одоо бас нэг хөдөөрөө чиглүүлэхтэй холбогдоод. Одоо Ховд аймгийн Даруйсан миний сум байж байгаа айлууд бол 800 айл байна л да. 3000 хүн байна. За хөшөөтэй уурхайн хэдэн зуун ажилчин байна. Эднэрийн жилийн хэрэгцээний ногоог за нэг 5-6 тэрлийн ногоог нарийн одоо чухал ойр зургийн энийг нутагтаа тарьчих болцоод газар бол байна, ус бол байна манай нутагт бол. Энийг ингээд яхад 3-4-5 айл ногооны ажил хийгээд мэргэж байна. Улаанбаатараас ногоо зөөхөө болно. Тэр ногоогоо идэнэ. За тэнд дахиад нэг зойрны асуудал гарна. За тэрийг шийднэ. Инхээр жилийн туршид тэрийг идчихна гэж. Энд нэг ч их хөрөнгө, нэг ч их асуудал гайгүй болов гэж боддtiin. Тэгээд 330 сумын ядаж нэг 100 сум, 200 сум ингэчих юм бол өөрийнхөө хэрэгцээ хангах юм бол Улаанбаатарын нөгөө 85% хангаж байгаа ногоо чинь бол хүнсээ бүтээгдэхүүн чинь бол одоо бид гадагшлан гарах болцоо энэ тэр хэрээр гараад ирнэ. Яг энэ талаар бол мэдээж төлөвлөгөөт ажлууд бол явж байгаа. За бүх одоо баялаг үтээгч, үндэсний үйлдвэрлэгчид, малчид, тэр бүх сегмент хурж ажиллахын тулд төрийн бодлого явж штэ тий. Нэгэн тийм бодлого явж байгаа. Гэхдээ яг зүгээр миний хариулж байгаа хүнсний хөгжлийн хүрээнд болохоор энэ том аж ахуйн нэгжүүд өөрсдөө энэ хүнсний салбар руу орж ирж байгаа нь бас маш их ололт байгаа. Өөрсдийнхөө хөрөнгөөр орж иж байгаа шүү дээ. тийм. Жишээлбэл MCS 200 тэрбум төгрөгийн 10%-ийг л хүнсний устдаас зээл авсан. 10% буюу 20 тэрбумыг л аваад 180 тэрбумыг өөрөөсөө гаргаж байгаа байхгүй. Гаргаад хүнс үдээчхэн салбар руу орж ирээд тэр хинтийн чандаргын тал дээр маш том одоо аж ахуй байгуулсан. Тэгсэн. Тэр аж ахуйг дагаад маш олон жижиг дунд үйлдвэрлэгчдэр бий болно. Тэр махыг нь, дотрыг нь, гизэс дотрыг нь, толгой ширийг нь одоо тэр одоо бүх юмыг боловсруулад дотоод гадаад засал одоо гарах одоо юу ч гэж болно тий. Тэгэхээр тэр хоосон байсан тал тийм их одоо жижиг дунд үйлдвэрүүдээр ирээдүйд дүүрэх тийм одоо харагдаж байгаа. Тэгэхээр ингээд том аж ахуйн нэгжүүд өөрсдөө ийшээ орж иж байна. Жишээл одоо таван богд ч гэсэн одоо бас Мон биф гэх том одоо үйлдвэрийг хийсэн байгаа. Тэр одоо Монголын стейкний зах зээлийг хангах гэдэг ингээд ажиллаж байна тий. Тэгтэл одоо бид нар гаднаас жил болгон сая жуулчин Монгол руу орж ирэхээр хамгийн түрүүнд ямар хоол ундтай гэдэг нь чухал шүү дээ тий. Тэр хүнсний хувьсгалчин яванд цаашлаад бол ингээд аялал жуулчтайгаа маш холбогдоо явчихж байгаа байхгүй юу. Аялал жуулчлалын бодлого, хүнсний бодлого ингээд эрүүл мэндийн холбоотой тий. Тэгээд эрүүл Монгол хүн хөдөлгөөнтэйгээ холбогдоод архины гарацыг жил болгон 2%-аар бууруулж явсаар гоод бид нар вино уудаг, пиво уудаг зөвхөн одоо нэрмэл арих одоо баг градустай арга уудаг. Нөхцөл болцоог бүрдүүлэхийн тулд бид нар өндөр градустай бас татгалзаж байгаа байхгүй юу. Тэгээ ингээ ерөнхийлөгчийн зарлагын дагуу жил болгон 2 градус бууруулаад явж байгаа шүү дээ. Тэгжээж бид эрүүл Монгол хүн байна. Эрүүл хүнс бас идэж бид нар хэрэгцээтэй чим зэдэл аавн эрүүл байна тий. Тэгээд нөгөө талдаа бид байгаль орчноо хайрлан хамгаалах хэрэгтэй. Тэр мод тарих хэрэгтэй тийм ээ. Тэр бумаар тоологдох модыг хязгааргүй тарих хэрэгтэй шүү дээ. Тэг шүү дээ. Монгол улсын одоо 7% ой мод илэхэд энийг дор хаяж 40-50% болох хэрэгтэй байхгүй юу? Тий. Хязгааргүй. Энэ бол ерөөсөө хязгааргүй. Тийм учраас одоо гэртеж мод тарьж явах хэрэгтэй. Явсан газар болгонд бол мод тарьж явах хэрэгтэй. Тэр байтугай буйны үйл хийхэж гисэн мод тарьдаг бол том буян шүү дээ, тий. Гэх мэтлэнгийн энэ бол өдөр байгаль дэлхийд оруулж байгаа маш их хувь нэмэр. Энэ том дөрвөн зам байна шүү дээ Улаанбаатараас гарсан. Тий. Энэ дөрвөн замыг дагуулад л одоо Баялгийн хүртэл, Дорнод хүртэл замны хоёр талаар 10-10 игнэ модал тарьчихдаг юм бол ой дундуур тавьчих нь л тийм. Өөрийн чинь одоо маш нэг их кейс ажил бол үндэсний үйлдвэр баялаг бүтээгчдийг дэмжинэ гэдэг холбоо. Тэр юм бас байгалаа. Тий. Энэ тэргүүн байсан тий. Одоо тэр ажлаа давхар хийж байгаа юу? Тэр ажил чинь ямар хуу явж байна уу? Ямар салбарт чиглэж байна? За одоо бол би 10 гаруй жилийн өмнө баялаг бүтээгчдийг дэмжинэ гэдэг төслийг Монгол улс даяар эхлүүлсэн. За тэр цаг үед бол эдийн засгийн хямрал нэрмэгдсэн хүнд хэцүү цаг үед байсан учраас бид бүхэн одоо би өөрөө нөгөө телевизтэй учраас над юу байна түүнээрээ одоо энэ үндэсний үйлдвэрлэгч баялаг бүтээгчдийн дэмжигээд 408 зохисроо манай сэтгүүлчид уран бүтээлчд гарч ажиллаад тэр одоо орон нутагт юу хийж одоо амьдрал хавгаа авч явж байна. Төрөөс мөнгө гоохгүйгээр хүүхдтэйгээ сургалтын төлбөрийг яаж олж байна? Өөрсдөө амьдралыг яаж авж байна? Яаж ажиж хөлбөрлөж байна гэдгийг сурвалжиж нэвтрүүлэг болгож цацчихсан. Тэгэхээр бид нар 21 аймаг дээр дөрвөн зүг рүү гарч ажиллаа 21 аймаг дээр ажилласан. Гэвч тэнд маш их асуудал бий байсан. Маш их асуудал. Зээл авч чадахгүй байна, мөнгө төрөний асуудлууд байна. Одоо ингээд асуудалгүй юм гэж багхгүй. Санаа байгаад байдаг. Тий. Тэгэхээр тэр асуудал олон асуудлыг шийдэхэд тулд
жилийн дараа баялаг бүтээгдэхүүн дэмжих холбоо гээд нийгмийн захиалгаар баялаг бүтээгдэхүүн өөрсдийн хүсэлтээр баялаг бүтээгдэхүүн дэмжих холбоо байгуулагдсан. 21 аймаг салбартай, Улаанбаатар 9 дүүрэг салбартай маш хүчтэй холбоо байгуулагдчих тухай үед те. Яг л нийгмийн шаардлага байгуулагдж байгаа учраас те. Тэгээд энэ холбоо байгууллагаа тэрнээс хойш одоо ингээд баялаг дэмжих холбооны тэргүүнээр 10 дахь жилдээ ажиллаж байна. Яг одоо ингээд тэгээд тэрнээсээ гадна хүнсний хувьсгал төрийн бас байгууллагын тэргүүнээр одоо 3 дахь жил рүүгээ ажиллаж байна. За одоо эрдэмтдийн зөвлөлөөр бол 2 жил гаруй одоо ингээд эрдэмтдийн зөвлөлийн дарга хийгээд явж байна. Энэ дэд бүтцүүдийг яагаад бий болгоод байна гэх юм бол энэ баялаг бүтээгч үндэсний үйлдвэрлэгчид нөгөө талдаа энэ эрдэмтдийн одоо толгойд байгаа тэр их эрдэм боловсролыг одоо энэ судалгаа юмыг одоо энэ бизнес юм дээр нэвтрүүлэх тийм ээ. Дээр нь төрийн бодлого яг энэ ард түмэн аж ахуйн нэгжүүдрээ чиглэж байгаа энэ бодлого эдгэрийн хооронд интеграц хийж ажиллахад айгүй чухал байгаа даа. Холбож ажиллах. Тэгэхээр тус тусдаа ажиллаад байна шүү дээ. Тэгсэн мөртлөө нэг сайхан нэртэй. Төр хувийн хвшлийн түншлэл. Тийм. Энэ нэрийг бид нар бараг 20 жил ярьж байгаа шүү дээ. Ажил олчихгүй байгаа бол одоо энийг яаж ажил олох вэ гэдэг л ингээд нэг юм дээр л айгүй ажиллаж байгаа байхгүй. Тэгээд энийг би нэг хүнсний урсгалаар дамжуулаад ингээд нэг амжилтанд хүрэх одоо нэг тийм тогтолцоог бий болгочих гээл ингээд ажиллаад байгаа. Тэрнээс биш одоо ингээд миний одоо яг үндсэн хийж байгаа ажил бол одоо энэ 36 дахь тогтоодын биелэлтэн дээр л яг фокусж ажиллах хэрэгтэй. Энэ 114 ажлыг л энэ одоо төрийн 35 байгууллага хийж гэнэ үү? Зээл авсан аж ахуйн нэгжүүд мань зээлээ зориултын дагуу ашиглаж гэнэ үү? Нөгөө хүнсний хангамжийг сайжирч гэнэ үү? Нөгөө талдаа хүнсний аюулгүй байдал дээр нь дэвшил гарч гэнэ үү? Энэ бодлогын асуудал дээр би фокусж ажиллах гол ажил маань энэ. Гэвч одоо нөгөө талдаа хүнсний урсгал төрийн бас байгууллагыг байгуулад энэ бүх хүнсүдээ аж ахуйн салбарын энэ бизнес эрхлэгчдийг нэгтгэхэд нөгөө талдаа энэ салбарын одоо эрдэмтдийг нэгтгэхэд энэ салбар чинь одоо тэр лабораторийн маш олон лабораториуд байна. Тэр лабораториудыг маш олон сургуулиуд байна. Тэр сургуулиудыг тэгээд энэ эрдэмтдийг эдгээр нийлүүлээд энэ бүтцийг бий болгоод тэгээд төртөөгөө хамтарж аж төр хувийн хвшлийн түншлэлийн ажлыг бодит ажил болгож гаргаж ирэх гээд байгаа байхгүй. Ингээд энэ дээр зүтгээд тэгээд гайгүй болчихлоо гэж бодож штэ. Гэхдээ энэ бол хурдан биш. Нэг 5 жилийн дараа гэхэд яа нэг арай гайгүй нэг зөв тогтолцоо бүрдчих болоо гэж бодож байна. Тэгээд 5 жил чинь энэ чинь хүнсний өсгсөн 5 жилээр зарлагдсан. Одоо дахиад 2 жил үлдэж байна л да. Энэ чинь одоо сая засгийн газрын мөрөг хөтөлбөрт ороод явчлаа шүү дээ. Хүнсний хувьсгал цагаан алт гэдгээр 2024-өөс 2028 оны засгийн газрын мөрөг хөтөлбөрт орсон. Засгийн ажил болоо явчлаа. За тэгээд 5 жил нэмэх нь 5 жил 10 жил. За цаашаа ингээд 15 20 30 жил явчих юм бол бид хүнснийхээ асуудлыг өөрөө шийднэ. Монгол Улсын ерөнхийлөгч 10 зорилт тавьсан байгаа хгүй. Тэрний хамгийн ихний зорилт нь болохоор ерөөсөө эрчим хүчээ шийдэх. Эрчим хүч. Эрчим хүчний хараат байдал байхгүй болгоо эрчим хүчээ шийдэх. 2 дахь шатхуунаа шийдэх. 3 дахь хүнсээ шийдэх. Энэ 3 асуудлаа шийдсэн байхад бид бас тусгаар ус шүү. Эдийн засгийн эрхчлөлт ус шүү. Бид өмнө 100 жилд тусгай тогтнол олж авсан бол одоо энэ 100 жилд бол бид энэ 3 эдийн засгийнхаа одоо эрхчлөлөөг баталгаажуулна гэд манай Монгол Улсын ерөнхийлөгч маш том ажил зохион байгуулалт явж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо энэ дорногын би тэр нийт улсуулах үйлдвэр дээр нөлөө очсон л доо. Ажил нь одоо 30 гаруй хувьд явж байгаа. Тэр үйлдвэр ажилтнанд орчих юм бид нар өөрсдийнхөө нефтийн хэрэгцээг дотоодоосоо шийдэх боломж бас байгаа. Тэгээ н одоо залхаа эрчим хүчнийхээ асуудлуудыг бас шийдэл яваад байгаа шүү дээ. Тэгээ энийг одоо тодорхой хэдэн жилийн хугацаанд шийдчих юм бол бид нар энэ эрчим хүчний хараат байдлаас гарчин зэрэгцээд хүнсээ шийдээ явж байгаа юм чинь хүнснийхээ асуудлыг шийдчихнэ гэж нь эдийн засгийн эрхчлэлд хүрэх гээл яваад байна шүү дээ, тий. Энэ хяналт лаборатори гэж юм ярьж штэ. Тий. Одоо мэдээж ерөнхийлөгчийн санаачлаа явж байгаа, тав бүхний зүтгэж байгаа засагтайган засгийн ажил хөтөлбөр болоод явж байгаа гэдэг чинь бүтгийн одоо сондан өмнө чинь одоо хөл гар нийлнэ гэдэг чинь шүү дээ. Санаа сэтгэл нийлнэ, хүч нийлнэ гэдэг чинь. Тэгэхээр тэр гадаадын одоо энэ нэг хоол ба шүү дээ. Янз бүрийн одоо нэг пицца, одоо тэгээд тэр нэг одоо торт, морт гэл одоо юу ч үлээ. Би өөр зарим нь мэддэггүй. Ийм юмнуудад тэр нь ямар хяналт байдгийг. Энд чинь л одоо хоршуул гэдэг байгаа. Хоршуул гэдэг байгаа юм. Муу хоол. Бид яг хангах гээд оролдоод байх яажгаар тэр гаднаас орж ирж байгаа таарахгүй юмдаар одоо ингмээр байна. Спиртнес юу лээ архинаас өсвүүлээд тэр электрон тамхи. Энэ янз бүрийн одоо химэл номол хоол. Бэлэн хоол гэдгийг би бол одоо мөч аюултай адил гэж боддог шүү дээ. Энэ талаар ямар хуу бодлого байх вэ, хяналт байх уу, шахалт үзүүлж болд юм уу, яадаг хүний бизнес байд юм уу?
Яг энэ бол одоо яг нэгдүгээрт бизнес асуудал, хоёрдугаарт одоо мэдээж эрүүл аюулгүй хүнс Хэний ч бизнес ба Монголын эрүүл мэнд амь нас эрхшинд нийцчих ёстой шүү дээ. Эрүүл аюулгүй хүнс худалдан борлуулах ёстой шүү дээ, тий. Тэрнийхээ дагуу хил гайдар орж ирэхдээ эрүүл аюулгүй хүнсийг бас бид нар хяндаг, шалгадаг, тэр тогтолцоо, тэр лаборатори, тэр болсон хүч эдгээр бүгд ажиллаж явах ёстой, тийм ээ. Тэгэхээр энэ хүнсний хөгжлийн хүрээнд нэг талдаа хүнсний хангамж, нөгөө талдаа хүнсний аюулгүй байдлыг шийдэх явж байгаа учраас бид нар ч гэсэн хил гайдар байгаа лабораторийн хүчин чадлыг илүү сайжруулж байгаа, болсон хүчинг нь одоо давтан сургаж байгаа, бэлтгэж байгаа. Энэ ажлууд ерөөсөө бүгд зэрэг явж байгаа. Яг нэг өдөр үс асуун шиг бүгд бүх юм шийдэхгүй. Гэхдээ энэ асуудал бол асуудал. Таны яриад байгаа асуудал. Би ч гэсэн одоо Гайлийн ерхий газрын төв лабораторид очиж ажиллаж исэн. Одоо энэ Улаанбаатар хотын бараг одоо бүх лабораториудаар би очиж ажиллаж үзсэн. Сайхан ч тонор төхөөрөмжтэй, сайн ч болсон хүчинтэй лабораториуд Монгол улсад байна. За бас ингээд бүр хуучирцсан, болсон хүчин байхгүй, нэг одоо хуучин барилганд тусаал ингээд өвлийн хүүтэнд ажиллаж байгаа бас тийм лаборатори байна. Тэгээ тийм лаборатори дээр одоо шинжилгээ хийлгээд тэр нь одоо 15-аас 20 хоног, зарим үед 30 хоногийн дараа шинжилгээний хариу нь гарна гээд тэгээд ингээд ийм одоо асуудлууд бол ингээд янз янзын асуудал их байна л та тий. Тэгэхээр энэ бүх асуудлууд чинь шийдэхин тулд одоо дөнгөж саяхан манай хөрөлөтөр ахлах зөвлөхөөр удирдуулсан хүнсний аюулгүй бицид гэдэг маш том арга хэмжээг бид нар төрийн ордон зохион байгуулад эрдэмтэд хуралдаж зөвлөмж гаргаад тэгээд сая засгийн газрын шийдвэр гаргаж шадар сайдар ахлуулсан ажлын хэсэг гараад одоо энэ бүх лабораториудын хүчин чадлыг сайжруулах ажлын хэсэг ажиллаад эхэлсэн. Бас төсөвтэй мөнгөтэй. Тийм учраас Улаанбаатар хот болон Гайдын хил лабораториуд бол одоо бас нэг үе бодох юм бол илүү богино хугацаанд одоо бид бол 1.5 жилгээл хугацаа тавьсан байгаа. Тэгэхээр 1.5 жилийн хугацаанд бид нар нэг энэ зөв тогтолцоог бүрдүүлчих боломж бол байгаад байгаа. Энэ дэр ганцхан ажил хэрэгшил ажиллах хэрэгтэй. Тийм учраас бид 1.5 жил 2 жилийн дараа гэхэд бид нар бас таны яриад байгаа шинэ асуудлуудыг бүгдийг шийддэг, шинжилдэг, мэдэрдэг одоо тэрийг устгадаг, буцаадаг тийм ээ. Тийм одоо болчих واخгүй. Одоо байгаа л да. Гэхдээ байгаа нь 100% биш. Одоо нэг 50-60% та 70-80% ажиллаад байхгүй та. Тэгээд тэрийг бид нар л одоо 100% болгох гэж штэ. 100% болгох гэж. Шинжилгээний технологийн сургуулийн хажууд хүнсний эрдэмжилгээний хүрээлэн гэж байгуулж байгаа юу? Тий, байгуулагдсан, нодлон байгуулагдсан. Одоо тэр маань чигдэрсэн лаборатори тэд нь бол өрчөө юм байна. Оны эцээр байгуулагдсан. Би бас өнгөрсөн 7 хоногт яг тэр хүнсний эрдэмжилгээний хүрээлэнд ажилласан. За. Энэ болсон хүчнээр сонгож авч ийлээ. Тонор төхөөрөмж эдгээр нь бол бүгдээрээ бэлэн байна. За тэнд бас одоо Шимоза гэдэг маш том хөлбөр хийсэж байгаа. Японы Шимоза корпорацийн маш том одоо хөлбөр хийсэж байгаа. Японы тий маш том хөлбөр хийсэж байгаа. Тэрнийх нь бэлтгэл ажлыг хангаж байна. Ер нь бол одоо саяны яриад байгаа тэр лабораторийн асуудлуудыг баг тэнд бүгдийг шийдэхэр. Тийм дэлхийн 1 номерын маш том лабораторийн хөрөнгө оруулалт хийгдэхэр бэлтгэл ажил тэр маш сайхан ажиллаа. За ингээд тэгээд энэ сая Улсын урдын госнордоо тогтоол буюу хүнсний хөгжлийн хүрээнд л над эдэм шинжилгээний хүрээлэн байгуулагдчихад байгаа шүү дээ. Тийм байна. Бас л тийм байна. Тэгэхээр л одоо эрдэм номонд тэндээс ингээд байж лаборатори тонголон тэгж байна. Хууль эрх зүйн орчин тэгж байна. Боловсон хүчин тэгж байна. Бодлого ингээд явж байна. Энэ бол гэгээтэй, гэрэлтэй. Маш сайхан мэдээ. Манай ард түмэн үзэгчид эрүүл сайхан ол хүнсээр хангагдах юм байна. Зөв хангагдах юм байна. Архины спиртийг агуулга одоо багас жилжлээс багасах юм байна. Бид тэрэн тасах юм байна. Улмаар дэрийг бид уухгүй болох юм байна. За миний асуугаагүй. Мөн одоо ерөнхийлөгчийн хүрээнд явж байгаа бусад салбарын хүрээнд ч юм уу сайхан нэмээд ярмаар зүйл юу вэ? За яривал одоо зөндөл юм байна л та. Тэ мэдээж одоо хийж байгаа ажил, хийх гэж байгаа ажил тийм ээ зөндөө юм байна. Ер нь одоо Монгол улсын ерөнхийлөгч энэ одоо бүрийнхээ хугацаанд бол маш өвөрмөц ажиллаж байгаа. Тий. Энийг би яагаад ингэж хэлж байгааг бол ерөөсөө үндэсний үйлдвэрлэлүүдийг бүрэн утгаар нь дэмжиж байна. Бүрэн утгаар нь. Үйлдвэр дээр нь очиж гэн, асуудлын сонсож гэн, одоо хууль дүрм гаргаж ирж гэн, дээрэс нь баг хүтээ зээл гаргаж гэн, гадаад айлсан гадшаа дагуулж явж гэн, тэ. Экспортод гаргах гээл тэ. Ингээд л одоо бүх төрлөөр ажиллаж байгаа байхгүй. Бид түрүү хэллээ шүү дээ. 2 жилийн дотор 100 гаруй үйлдвэр дээр очиж ажилласан. Бараг анхны ерөнхийлөгч байх шүү. Тий. Тэгэхээр ингээд энэ үйлдвэрүүдийн одоо үйл ажиллагаа танилцаа, тэр үйлдвэрүүдийн ажилчдын одоо орчин нөхцөлтэй танилцаа. Тэгээд үйлдвэрийн ажилчдыг нь очсон үйлдвэрийн ажилчдыг нь дараад нь төрийн одоо медалаар шагнаж байгаа шүү дээ. Олон жил тэр үйлдвэр дээр ажилласан хүмүүс төрийн одоо медаль авч одоо чадахгүй. Тэр тэнд очиж шагнадан гацчихдаг тий. Тэр асуудлуудыг нь шууд одоо араас нь ингээд шийдээд
ажилчдыг шагнаж байна. Олон жил ажилласан хүмүүсийг. За байгууллагт нь бол одоо мэдээж бага хүүтэй зээл өгч байна. За татвар хөнгөлж байна. Тоон төхөөрөмж оруулалт эрх бол хэлэг айлаас нь чөлөөлчих байна, тийм ээ. Гэх мэт ерөөсөө байж болох бүх дэмжлэгийг үзүүлж байгаа байхгүй юу. Тэгжээс одоо дээрэс нь бас урамшуул олгоно тэгэл янз янзын байдлаар дэмжлэг үзүүлж штэ тий. Одоо хүн өөрснөө чармайх гिचээх. Тий, хүн тухайн байгууллага зориултын дагуу зээлээ зарцуулах хэрэгтэй. Төлөвлөсний дагуу үйлдвэрүүдэд ашиглалтанд оруулах хэрэгтэй. Тий, ер нь хөнснөө хувьсгал зарлагдсанаас хойш өнөөдрийн 2.5 жилийн хугацаанд бол 39 үйлдвэр одоогийн байдлаар ашиглалтанд ороод байна. Мөн 350 гаруй төрлийн бүтээгдэхүүн шинээр гарч ирээд байгаа. Дээр нь одоо 1500 хүнийг ажлын байраар хангачаад байна. Тэгэхээр бас энэ хөдөлгөөний үр дүн энэ жилээс эхлээд гарч ирсэн гэсэн үг. Одоо энэс хашаагаа бол одоо маш олон үйлдвэрүүд одоо хөрөнгө оруулалтаа хийж гэн, үйлдвэрөө барьж гэн, торон төхөөрөмжөө шинжилж гэн, бүтээгдэхүүнүүдээ өргөжүүлж гэн, тийм ээ. Маш олон ажлууд Монгол улсын өнцөг болон бүрт зэрэг явагдаж байгаа. Тийм болохоор энэ удаагийн зарласан хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн бол ямар ч байсан одоо үр дүнгээ өгнө. Үр дүнгээ өгнө. Тэгээ үр дүнгээ өгч эхэлэн цаашаа улам илүү өндөр үр дүн өгөхийн төлөө ажиллана. Энэ зөвхөн зээл олгоо зогсчихгүй. Дөрөв би хэлсэн тийм ээ. Тухайн том компаниуд өөрсдөө хөрөнгөөр хөдөө аж ахуйн салбар руу орж иж байна. Нөгөө талдаа олон улсын төсөл хөтөлбөрүүдийн хөдөө аж ахуйн салбар руу маш ихээр орж иж байгаа. Ягаад гэвэл улс нь өөрөө бага хүүтэй зээл олгоод аж ахуйн нэгжүүд нь өөрсдөө чадвартай очиж байгаа учраас гадаадын төсөл хөтөлбөрүүд бас их хэмжээгээр орж иж байна. Тийм учраас том компаниуд хөрөнгө оруулж гин, гадны зээл тусламж орж иж гин, дээрэс нь Монгол улсын засгийн газар бага хүүтэй зээлээр дэмжиж гин, тийм ээ. Ингэж олон төрлийн дэмжлэг үзүүлж бид нар улс орныхоо үндэсний үйлдвэрлэлийг сэргээж хөгжиж мандуулах ийм боломж байгаа. Яг энэ цаг үед. Ягаад гэвэл би одоо энэ улсын бодлогон дээр байж байгаа учраас хэдэн жилийн ямар бодлого, ямар хугацааны дараа Монгол улс тодорхой хэмжээний үндэсний үйлдвэрлэлүүд нь хөгжсөн. Үнтэй нэг бизнес ярихад ярьцдаг. Дотоодынхаа бүтээгдэхүүн өөрсдөө бид нар хангацдаг. Гадаа зах зээл рүү гаргадаг тоо хэмжээнд бас нэмэгдсэн. Ийм байх боломж бол байгаа шүү. Ягаад гэх юм бол би нэг бардам хэлж ийнэ гэх юм бол хүнсний хувьсгал хөдөлгөөн, цагаалт хөдөлгөөн, шинэ хоршоо, атрын аян, эрүүл Монгол хүн тий энэ бүх хөдөлгөөнүүд чинь хоорондоо бүгд уялдаа холбоотой. Бүгд уялдаа холбоотой. Явж Монгол хүний төлөө. Тий, явж Монгол хүний төлөө, явж баялаг бүтээгчдийн төлөө, хүнсний үйлдвэрлэгчдийн төлөө бид бүхэн энэ 100 жилд эдийн засгаа бэхжүүлэх юм 100 жилээр бид нар одоо аль биесээр одоо Монгол ирэх зарлчаал тэрнийх ажлууд ингээд яваад байгаа шүү дээ, тийм ээ. Тийм учраас энэ дэр бол одоо би үзэгчтэй бол Монголын ард түмэнд хандаж хэлэхэд бол энэ удаагийн Монгол улсын ерөнхийлөгч бол одоо үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тал дээр онцгой бодлого, хүч хөдөлмөр гаргаж ажиллаж байгаа шүү гэдгийг тий дээр нь сэтгэл тийм ээ гаргаж ажиллаж байгаа шүү гэж бидээ хэлэх байна. Тий. За баярлалаа. Манай нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч ирж чухамдаа нэг миний сонсъё гэж бодсон үзэгчд маань ч гэсэн нэг сонсоод нэг сэтгэл гэрэл гарахаар итгэл үнэмшил төрөхөөр урам сэрхэхээр яриа боллоо гэж би бодож байна. Энэ эхлэхэд өвчлөлийн байдал ямар байсан бэ гэдэгт нэг хэмжилтгээд нэг тоо тавьчих болно шүү дээ. Ямар юм байд. Энэ хэрэгжээ дуусны дараа энэ яаж буурваа тэр өвчлөлүүд тэр хүнснээс амарч ясан өвчлөлүүд яаж буурваа гэдэг энэ хоёр тоог эцсийн бүлэгт 5 жилийн дараа 10 жилийн дараа гаргаад харуулхад энэний үр дүн бол үйлдвэр барьцсныг үр дүн харагдаж байгаа. Хүний эрүүл мэндэд үзүүлсэн нөлөө нь нэг харагдчих хэвээр. Энэ бол илүү тод юм байх хэвээр. Үзүүлэлт нь байх хэвээр. Яг зөв. Ингэж одоо санаа ихгүй одоо бодчил байгаа байлгүй хийжл байгаа байлгүй улаан шугам татчих нь гэж хийж байгаа. Эхлээгүй яг таны наад эрүүл мэндийн асуудал, хүнсний хангамжийн асуудлуудыг өмнө ямар байсан юм? Одоо ямар байгаа юм? Нэг улаан шугам 5 жилийн дараа болоход ямар болцсон байх юм? Хүний эрүүл мэндийн асуудал шүү. Энэ хоол хүнс чинь. Тэгэхээр эрүүл мэндийн асуудал учраас бид нар эрүүл мэндийн салбарынхныг эрдэмтдийн зөвлөлдөө татаж оролцуулсан. Энэ жилээс эхлүүлээд. Тэгэхээр нөгөө тоо балансууд хамтаа гарах гэдэг. Бидний хамтын төвшөлмөр шүү дээ. Улаан шугам татсан 5 жилийн дараа нэг юм дахиад ингэсэн чи ийм шугам татчих юм шүү дээ. Тий, бид нар бол бид нар дараа дараагийн ажил руу бол орцсон. Харин ч одоо эрс хүчтэй ажиллаж байгаа. За амжилт хүсье. Цаашдаа ажил чинь амжилт хүсье.